За баярлалаа. Тэгвэл үргэлжлүүлээд эцэгхийн төлөө бол их жаргал ээжээс асуумаар байна л да. Хүүхдийнхээ зам төлөвийн өөрчлөлтийг ер нь анзаарах, ойлгох тал дээр эцэг эхчүүд бодит амьдрал дээр ер нь ямар бэрхшээлтэй учирдгийг эсэргээр нь тэгэхээр энэ дээрээс тухайлбал таны гэр бүл та өөрөө яг энэ асуудлаас яаж гардгийг сайн жишээнээсээ бас хуваалцаж. За хүүхдийн яг энэ бодит байдал дээр тулгардаг асуудлууд гэх юм бол нэлээд их байдаг. Гэхдээ энэ өөрчлөлтийг анзаарч байгаа нь бас цөөхөн байдаг баг. Тэгэхийн тулд ер нь нийтлэг тохиолддог асуудлууд гэх юм бол ер нь бол хүүхдийн яг энэ өсөлтийн үе дээр ирж байгаа энэ хэвийн өөрчлөлт үү эсвэл энэ нь яг ингээд асуудлын хэмжээнд хүрсэн байна уу гэдгийг нь ялгахад аюу хэцүү байдаг. Тэгэхээр яг хүүхд чинь шилжилтийн насн дээр очичхороо ингээд нэг юм ууртай улсаар та тотгошоо болчдөг тий. Энэ нь болохоор төр зургийн шилжилтийн насны өөрчлөлт гарч байгаа хэвийн зүйл. Гэхдээ яг энэ нь яг шилжилтийн насны хэвийн зүйл биш. Яг сэтгэл готролд орсон сэтгэлийн нэг тийм төгшөөртэй айцтай байдаг гэдгийг ялгахад аюу тийм хэцүү байгаад байдаг. Хоёрдугаар гэх юм бол хүүхд бас аюу тотгошоо болчдөг. Тэгэхээр эцэг эхчүүд маань яг ингээл за миний хүү зүгээр үү гэхээр зүгээрээ л гэж явдаг. Гэтэл яг цаанаа болохоор чинь зүгээргүй байжгаад зүгээргээ хэлээд байдаг. Энэ нь эцэг эхчүүдийг ингээ хүүхдээ анзаархад ингээ саад болоод байдаг. Бодит байдлыг ингээ мэдрүүлдэг гэсэн үг. Бас нөгөөтэйгөр гэх юм бол өнөөгийн нийгмийн нөгөө эцэг эхчүүдийн завгүй байдалтай айгүй холбоотой. Ажил гэж явсаар хагаад хүүхдээ анзаардаггүй. Тэгэл ингээд анзаарахгүй явж байгаа л цаана нь яг ингээд чи ингээд ангийнхаа гүрв дээр бас ингээд утасны хэрэглээ нэгсээд эхлэв шүү дээ тий. Тэгэнгүүт ангийнхаа гүрв дээр чатан дээр найз нөхдийнхөө гүрв дээр яг ингээд дээрл хилтэнд өртөөд нь үгүй юу эсвэл ямар нэгэн юм санаа зовж гэнэ гэдгийг мэдэх боломжгүй. Тэр нь яагаад мэдэх боломжгүй вэ гэхээр утасны цаана компьютерийн цаана явагдаж байгаа учраас ээж аавууд бас ингээд мэдхгүйгээр далд өнгөрчж байгаа болохоор анзаарах өнгөрчдөг. Энэ алганы анзаарч анзаарахын тулд бидэд ингээд ажиглах ёстой юм байна. Ажиглаад хүүхд маань хоол нь яаж өөрчлөгдөж байна? Тэг унтах нь яаж өөрчлөгдөж байна? Найз нөхд нь бас солигдсон уу юу гэдгийг анзаарахад аюул чухал гэдэг юм байна. За харилцаан дээр гэх юм бол ер нь бол багш хүүхдийн зан төлөв ч юм уу сурлагын бууралтын талаар дор нь эцэг эхчүүдэд мэдээлж авах хэрэгтэй байна. Мэдээлэл өгөөс болоод мэдээллийн зөрүүтэй ойлголтоос болоод хүүхд өөрөө хаягддаг. Эсвэргээрээ эцэг эхчүүд нь хүүхдийнхээ тэр өөрчлөлтийг мэдсэн ч гэсэн эргээд төрүүлээд багштай харьцдаггүй ингээ хайчдаг. Тэгэхээр энэ эргэх холбоо айгуу сайн байх хэрэгтэй. Дандаа нөгөө ард нь харилцаж асуудлаа ярьдаг тий. Ерөөсөө тухайн үед нь биш хайчдаг байхгүй юу? Тэнгүүт нөгөө нэг магадгүй эцэг эхчүүд нь болохоор багшд нь найдчихдаг. Багш нь болохоор гэртээ аав ээж нь энэ хүүхдийг хариуцах ёстой, хамгаалах ёстой, эсвэл ингээд сурлага